За өчигдөр засгийн газрын хуралдаанаар ашгүй зөв шийдвэр гаргасан байна. Яг дартагтаа тулаад ирэхээр дарга нарын гадаад томилолтыг болиулъя. Төрийн зардлаар тэмдэглэлт байг тэмдэглэхэ болио энэ төр гэд зөв шийдвэр гаргасан байна. Ер нь иргэд дартагтаа тулаад удаж байгаа шүү дээ. Тэ? Дарга нар л тансаглаад удаж байгаа. Энийг дарга нар олж харахгүй байсан. Тэ? Одоо дарга нарын тэр тансагладаг ядрахаар арагшаага ордог арынх нь амралтын өрөөг байхгүй болго. Ядраад ялрахтгаар биш, ядардгүй үнээр нь амралтын өрөө хэрэггүй үнээр дарах хийлэг. Тий. Дээрээс нь дарга нарын тэр бандгар жибнүүдийг байхгүй болго. Бензиний юу л асар их зардал. Тий. Автобусандаа суугаад алцааж ирч чаддгүй бандгар жиб ундаг дарга нарыг байхгүй болго. Тий. Ялрахгүй автобусандаа суугаад алцаагаад ирч чаддгаар нь дарга 50. Тий. Яг нэг өгүүлэхэд ардлын амралтын өрөө гэж Монголд л байдаг болохоос энэ гадны өндөр хөгжилтэй орнуудад байдгүй шүү дээ. Тий. Энэ амралтын өрөөгөр дарга нар юу хийдгийг? Бавшаал хийдэж шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тий. Бөөдөн дээр юу хийдгийг? Гэвтэж унтаж амардаг шүү дээ. Тий. Өдөр тэгээ буудалд орох гэхээр баригдчих гал битүү камер болцсон. Тэгэл ардлынхаа өрөөнд л авч байгаа шүү дээ. Тэгээ тэндээ нэг худлаа өнөн мэрэгжилтэн гээд нэг хий оронтой гаргаад нууц амраг ажилд авцсан. Тэгэл сайхан өдрийн цагаар нэг чухал царайлал өглөө ажилдаа явлаа, орой гэртээ ирлээ. Өдөр жингээ хийсэн юм байхгүй, ардлын бааван шавааны өрөөнд нууц амрагтайгаа садралж яс ус үйлдэл хийж байгаа л орой гэртээ ирж байгаа ш. Навшнууд төрийн ажил хийсэн юм байхгүй. За одоо энэ дарга нарын нууц амрагуудаа шалгалт ав. Юу ч хийж чаддгүй гунгасан ийм ороntооны нөх бүгэлсэн цалингийн зай болсон юмнуудыг зайлуул. Асар их цалингийн зарал хэмнэн бас нэмээд тий. Ингэж жоохон төрийг зэгцэлж эзэнтэй болохгүй бол энэ төр улс чинь нэрээ үнэхээр хэцүү байгаа нь ард иргэд бид нар татвар төлөгчдийн мөнгөөр одоо төлж зовж байгаа шүү дээ. Эдэн дарга нарыг тансаглуулах гэж тий. Тэг яриад байвал зөндөөл юм байна да. Тэгээд одоо нэр нэг нөгөө хэлэхэд одоо энийг ажил хэрэг болгомоор байна. За учрал ерөнхий сайдаа дарга нарын хардлын одоо тэр амралтын өрөөг байхгүй болгоо. Тавилга савын зараа дулаан захилгааны зарлалыг хэмнээ. Мэргэжилтнүүдтэй цуг суулгадаг болгоо. Тий. Ингэх юм бол өшөө илүү зардал хэмнэ шүү. За юм байна.